Нервын шаталсан сургалт. Санхүү эдийн засгийн дээд сургууль нь үндэсний болон олон улсын магадлан идэвхжлэлд бусдыг манлайлан оролцож, сургуулийн үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах тогтолцоог бүрдүүлж, оролцогч талуудынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжилтэн бэлтгэхийг зорилго болгон ажиллаж байна. Тиймээс ажил олгогчдын хэрэгцээ, санал хүсэлтэнд үндэслэн шаталсан сургалттай бакалаврын хөтөлбөрийн бэлтгэл ажлыг ханган 2014 оноос сургуулийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Энэхүү хөтөлбөрийн онцлог нь үе шаттайгаар мэргэжлийн боловсролыг эзэмшиж, бакалаврын зэрэг хүртэх явдал юм. Хөтөлбөрийн давуу тал нь сурвалжлагч эзэмших мэргэжлийн чиглэлийн дагуу ажиллангаа суралцах боломжтой бөгөөд ингэснээр дадал, төлөвшил, чадвар, мэдлэг гэсэн системээр нэгтлэн бодогч мэргэжлийг эзэмшинэ. Мөн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн профессор багш нараар хичээлүүдийг заалгаж, практикт ажиллаж буй шилдэг боловсон хүчнүүдээс туршлага судлах боломжтой юм. Шаталсан сургалт нарийн хөтөлбөрийг төгсөгчдийн ажлын байр. Жижиг дунд аж ахуйн нэгжийн ерөнхий нэгтлэн бодогч, нэгтлэн бодох бүртгэлийн хилцээний менежер, ахлах нэгтлэн бодогч, тооцооны нэгтлэн бодогч, нарийн бүртгэл тооцооны ажилтан, данс хөтлөгч. Суралцагч нь 1-р курсээ төгсөөд нарийн бүртгэл тооцооны ажилтан гэсэн мэргэжлийн боловсролыг эзэмших, ингэснээр мэргэжлэр ажиллангаа цааш уян хатан цагийн хуваарийн дагуу суралцж, сургалтаар олж авсан мэдлэг чадварыг ажлын байрандаа шууд хэрэгжүүлэх мэдлэг чадвартай мэргэжилтэн бэлтгэгдэх ба суралцах хугацаанд санхүүгийн хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх боломжтой. Ингэснээр төгсөгч нь бакалаврын зэрэг авахд 3-4 жилийн ажлын туршлагатай, практик дадал чадварыг өндөр түвшинд эзэмшсэн онлын өргөн хүрээний мэдлэгтэй мэргэжилтэн болж гарах юм аа.